Hi. Тэгэхээр хоб ази дугаарын маань шинэ улирлын шинэ дугаар, шинэ хамтрагч Хучин бий. Тэгэхээр би та бүхэндээ буцаад хоб ази контентоор уулзаж байна. Тэгэхээр энэ улс орон дэлхийн нийгэмд чинь юу байна? Юу болоод юм байна. За ярих уу та. Ярьцгаая. Шинэ улирлын маань хамтрагчаар Lezybag Mongolia та бүхэн энд харагдаж байгаа хаяг руу ороод танилцаад үзээд аваарай. 5 тухтай байхыг хүсэх юм бол Lezybag руу залгаарай. Амар 5 тухтай байна шүү. За тэгэхээр би та бүхэндээ илүү их ховыг илүү их 5 тухтайгаар базахын тулд шинэ студиэсээ шинэ Lezybag-тэй энэ дугаараа эхлүүлж байна. Манай шинэ дугаарын хамтрагч улс төрийн сэтгүүлч Онон. Сайн бацсан уу? Та бүхэндээ улс төрийн хов бацахаар орж ирлээ. Тэр хэдүүлээ бас улс төрийн мэдээллийг ч гэсэн хамтдаа ер нь хов базаал мэдчих нь байна. Тэгж инеч энэ. За тэгэхээр сонь сайхан юу байна улс төрөөр? За сонио хачин бол их байна. За ялангуяа улс төрийн халуусуудыг бол өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт бол илүү өрнөсөн гэж бол хэлж болно. За үндсэн хуулийн цэц гэж бүгдээрээ мэддэг байна. За үндсэн хуулийн цэцийн гишүүн үлзий сайхан за улсын хурлын ерөнхий нарийн бичгийн дараагаар бол өнгөрсөн баасан гарагт бол томилогдсон байна. За ингэхдээ энэ томилгоо амар сонирхолтой нь шөнийн 12 цагтаа дөхүүлж за тамга тэмдэг бол авсан. Тэгэхээр оройжингоо чуулганаар хилцээд ерөнхий нарийн бичгийн дарга болгосон гэсэн үг байхгүй юу? За энэ үлзий сайхан гэдэг хүн бол амар онцлогтой. За 2021 онд одоогийн ерөнхий сайд Зандар шатрыг улсын хурлын дарга байхад за анхны ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэй болж исэн. За үүний дараа бол үндсэн хуулийн цэцэн гишүүнээр бол явж исэн. Харин үүний дараа одоо 3 жилийн дараа ерөнхий нарийн бичгийн судалтаа эргээд сууж байгаа юм. За ингэхдээ улсын хурлын дарга учрлын үед за ингээд энэ судалтаа эргээд сууж байгаа гэсэн үг. За ингэхдээ 2 3 за хуулийн залтыг бол зөрчиж байгаа юм байна. За оройгоор томилгоо хийлээ. За мөн сөрөг хүчиндээ ямар нэгэн тийм завсарлагаа авах тийм боломж олгосонгүй гэж Арчилсан намын гишүүн Тэмүүжин бол тухайн цаг үед бол ерөнхийдөө бол улсын хурлын чуулганыг бол бутнэр гисэн гэж бол хэлж болно. За бүгдээрээ яг юу болсон талаар видеог үзцгээе. Та бүхэн засгийн газар хүсэлт гаргаад сайдаа солиод улсын хуралд сонсгоод өнгөрөөхөд л даргын зөвлөлийг хуралдуулахгүйгээр вайбраар санал аваад шийдвэрээ гаргаад нэгсэн чуулга хийждэг юм билээ шүү дээ. А гэтэл энэ бол засгийн газрын сайдыг улсын хурал сонсох тухай биш. Цаашид 126 гишүүн бүрээрхээр ажиллахдаа тгийн зөвлөгөө авах тухай албан тушаалтныг ярих гэж байгаа шүү дээ. Тийм учраас зүгээр хүсэж байгаа хүсэлт юу гэхээр бид хуралдаад шийдвэрээ гаргаад тэгээд эх 7 хоногт энэ асуудлаа шийдээд явуулж болно нээлттэй. Хуралдах эрхээ авах гэж одоо биднээс сүлдээ юу болох юм бэ? Гүйж мөрөж сүтх юм уу? Тэгээд яг энэ Тэмүүжин гишүүний яг энэ ярьж байгаа яриаг хүмүүс ингээд жиргэн мэргэн дээр тастаад эндээс хотуу байна маань гэд бүлэд идсэн байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ийм үг байдаг шүү дээ. Одоо зүгээр тоглоом наргаагаар л хүмүүс ярьдаг баг. Цэцэн дээр хөх тэнгэр байдаг гэдэг шиг. Тэгэхээр амар өндөр сууж агаад ерөнхийдөө ингээд буурч байгаа гэсэн үг тий. Буурч байгаа гэхээсээ илүүтэйгээр яг энэ судалтаа эргээд суух тийм сонирхол байсан ч юм болов гэж олон нийт бол үзээд байгаа. Гэтэ бидний хувьд бол таамаглахаас бол цаашгүй нотолж чадахгүй байгаа. Маш сонирхолтой. За нийгмийн хүрээнд юу байна? Дандаа ямар мэдээ бэлтгэж ирээ бас сонсъё. Бүр өстө зөндөө их юм байна. Ерөнхийдөө бол бид нар сая 1 сарын хугацаанд бол яг Монгол хүн гэдгээрээ бахархаж, омогшиж, тийм багтаж өнгөрүүллээ. Physical Asia гэд нэвтрүүлэг цацагдсанаас хойш бол монголчууд маш их хүчтэй, эв нэгдэлтэй, Чингисийн Монгол, суут монголчууд гэдэг байдлаа хүртэл сэргээж стресстэй байх үед нэг юм гой сэргэл тавхуу зүйл явдал бол боллоо. Тийм. Тэгэхээр Physical Asia шоу нэвтрүүлэгт манай тамирчид оролцож за тэгээд зарим хүмүүс бас ингээд Facebook дээр бичсэн постууд нэмэр хөөрхөө. Монголчуудыг орсон гингүүт нь за яана эхний нэг 2 тэмцээнийг л авчгаасаа гэж бодсон чинь эсрэгээрээ бүр 2 дугаар байранд орчлоо гэдэг амар гайхаад багтаад бишрээд айгүйх бичсэн байсан. Тэгэхээр энэ үйл явдал бол үнэхээр гайхалтай байлаа. Тэгээ бидний бас ийм гайхалтай гоё байлгасан Spark Agency-ийн болон за мөн баг тамирчидаа баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.
Сая бол ер нь Монгол бахархлын өдөр сайхан болж тохиосон. Ер нь бол тухайн өдрөөр одоо ингээд ордонд дээр за ингээд гадна спик аваад хүмүүсээс асууж байгаа тэр ер нь Монгол бахархал ондоошл за ер нь бол ингээд Аз дэвдээ дэлхийд яг ямар хүмүүс гэдгийг ер нь хамгаалчлаа гэдэг байдлаар бол байр суурь илэрхийлж илээ. Тэгэхээр ерөнхийдөө ер нь манайхан тэгээд ер нь жоохон түлхээд өгөхөд ингээд хаанч ер нь бахархал төрүүлж чаддаг хүмүүс гэдгийг бол нотолчлоо л гэж харсан. Тийм нөгөө юм ногтгүй мөр хазааргүй мөрж үлээ нэг ямар тааж нэг л мөршгөл их сайхан. Битүүмөр шүү. Тавхлаа. Тэгээд Монголд бас нөгөө нэг одоо нэвтрүүлгийн оролцогч улсын тамирчид бол ингээд улсуудаараа ингээд тойроод яваад байгаа юм байлээ. Тэгээ манай Орхон баяр опа Солонгост очсон. Тэгэл бас Солонгосын фэн охтуудтайгаа фэн группийнхантайгаа уулзсан байсан. Одоо Австралийн багийн тамирчин, тэгээ Солонгосын багийн эмэгтэй тамирчин ирсэн байгаа юм байлээ. Бараг ингээд Монголыг дэлхийд дахинд бүр Азтай, Австрал гэл ингээд бүр үнэхээр сайн сурталчилж байна тий. Тэгээд энэ бол хов. Цэвэр хов. Physical Asia-д Монголын баг тамирчдыг оруулсан Spark Agency гэдэг агентлгийн дарга захирал үүсгэн байгуулагч Дүлгөөн гэд бидний сайн мэдрэхтөө бишрэлт металл багт тоглодог байсан, үндэсний дээдлэг тоглодог байсан сагсчин ах маань нэг ярилцлага өгсөн байлээ. Тэгээ тэр ярилцлагандаа гэх юм бол 12 сард за Солонгосын багийн ахлагч болон нөгөө нэг царайлаг Аммоти. Тэгээд тухайн нэвтрүүлгийн найр байгуулагч Анхоги гэдэг ингээд ер нь багийн бүртгэнтэй 10 гаруй хүн Монголд ирнэ гэсэн. За тэгээд тухайн үеэрээ бас Physical Mongolia ч юм уу тийм нэвтрүүлэг хийж магадгүй гэсэн зүгээр хов шүү. Ер нь яг Солонгосын анхны санаачилсан тэмцээн ч гэсэн бас бид нар гоё Монголынхаа маш гоё тамирчдыг тий. Үнэхээр төрлийн салбарт манлайлж байгаа тамирчдыг харах нь байна. Тэгээд саяны бас дүрээс гэх юм бол чамд хин хамгийн их таалагдсан бэ? Энэ Солонгосын багийн ахлагчул айгу таалагдсан. Манай Орхон баяр бол зү хийгүү сайхан юм. Гэтэ цаа чи Instagram-да бүр амар лаг дагагчтай болоод тэдний ихэнхийг нь бол Солонгос октод эзэлж байгаа гэсэн шүү. Опа. Тэ дахиалчиж. Надад болохоор манай циркийн лавгачр ах болон холимог тулаан жинхэнэ хөргөлөх нар амар гоё харагдлаа. Тэгээд тэр хүмүүсийн жиргээ мэргээ хүртэл ингээд амар гоё хийсэн штэ. Энэ хөргөлийг бүр ингээд юу яа хүн чи ингээд дондод зоноос хүрээд ирсэн биш үү гэж үгээл тэ. Тэгээд хүн ингээд чаддаг юмдаа бардам байна гэдгийг яг тэр лавгачр ахын олсон дээр тогтчих үеэс бол харж ойлсон. Бас нэг энэ хөргөлөгч Чингисийн баатар байсан. Харин нөгөө ажиг болохоор эмэгтэй хүн Чингис байсан болов. Тэгэхээр бид нарыг ийм гоё сэргэлтэнд оруулсан бүх баг тамирчидаа баярлаа. За. Өөр юу вэ? За би нандахаас нэг асуулт асуучих гэж бодож байна. Зээлтэй юу? Бага. За манай ерөнхий сайд бол зээлгүй гэсэн. Вау. За сар болгоны хамгийн сүүлчийн баасан гарагт бол улсын хурлын санал асуулгын цаг гэж болдог. За энэ үеэр бол сөрөг хүчин болон за улсын хурлын гишүүд ерөнхий сайдаас асуух асуултаа урьдчилж явуулаад за тэгээд санал асуулгын цагаараа хүссэн асуултаа асууж хариултаа авдаг гэсэн үг. За энэ үеэр арчилсан намын шижир гишүүн бол за нөгөө асууя та зээлтэй юу гэж асуусан. Харин ерөнхий сайд бол өдрийн хоолноос өөр зардал бол байдаггүй. За төрийн ордонд хоол иддэг. За тэгээ бусад зардлыг бол за төрөөс даад учраас мэдээж тэр хүн зардалгүй гэж хариулсан байхгүй юу. Төрийн 3 өндөрлөгт бол төрөөс өгдөг тусгай хангамж гэж байдаг. Тэдний орон байр, хамгаалалт, хоол үнс, автомашин зэрэг бүх зардлыг нь төр дадаг. За инхээр ерөнхий сайд маань өдрийн хоолоо өөрийнхөө цалингаасаа зарцуулдаг гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ төрийн ордноос иддэг гэж байгаа. Тэгсэн чинь төрийн ордонд нэг порцийн хоол 14500 төгрөг байдаг. За нэг сард ажлын 21 хоног байдаг гэж тооцох юм болов л шүү дээ. 304000 төгрөгийн зардалтай гэсэн үг. Бүр тооцсон байдаг. Тэгэхээр ерөөсөө сарын 340,000 төгрөгийн зардлаас өөр ямар ч зардал гарахгүйгээр ерөнхий сайд маань амьдардаг байх нэ. Гоё юм аа. Ер нь бол Монголын дийлэн хэрэгэд бол автомашины, цалингийн, лизингийн ч гэдэг юм уу одоо тий аппликейшн ч гэдэг юм уу маш их зээлтэй. Гэтэ ерөнхий сайд 17 авсан байсан үстэй. Цалингаа хуримтлуулж байгаа тавсан байхаа. Олбор шоронготой 17 авсан байсан даа гэхгүй. Зурган дээрээс харсан юм аа би. За өөр нэндэд юу вэ? За бүрст уу гэж заа юу. Аа.
За Говь Алтай аймгийн Алтай сум бол ерөнхийдөө бол бүгд найрамдах хятад улсын хилтэй бол ойрхон залгаа гэж хэлж болох үз. Байрлалтай. Тэгсэн чинь тэр суманд ийм нарны эрчим хүчээр цэнгэлдэг ийм станцтай. Тэгээд За. тавгүй. Ерөөсөө тавгүй. Хэрвээ бүрхэг өдөр байх юм бол нарны эрчим хүчний станц нь хангалттай цэнгээ авч чаддгүй болохоор сумын төвөө тогтоо ойлгож чаддгүй. Тэгээд ингээд энэ талаар ингээд эцэг эхчүүд нь хүртэл ингээд тухайн групп дээрээ сумынхаа групп дээрээ бичээ. Тэгсэн чинь ингээд 12 дугаар ангийн сурагчид очиод хичээлээ хийх гэхээр ингээд утасныхаа спичийг асууж хичээлээ. Гэртээ харахтаа лаагаа асааж хичээлээ хийдэг. Эрчим хүч холбох боломж байдгүй. Яагаад эрчим хүчгүй одоо хүрсэн юм бол? Тийм. Тэгээд төвийн шугамд бол холбогдоогүй юм билээ. Тэгээ одоо 2026 оноос эхлээд бол ерөнхийдөө төвийн шугамд холбоно гэсэн төлөвлөгөөт ажлууд бол эхнээсээ хийгдэж эхэлж байгаа. Гэхдээ бүр хамгийн ийм сэтгэл өвтгмөрч гэдэг юм уу? Тухайн сургуулийн 11 дугаар ангийн хүүхдтэй холбогдож за яг нөхцөл байдлын талаар тодруулга мэдээ авахад 24 цагийн турш тоггүй суманд амьдардаг. Намайг төрөхөд л тоггүй хөгцсөн. Одоо ч хэвээр 11-р ингэдэг ч одоо 17 настай гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхэд бол энэ бол бас бидний анхаарах сэдв юм байна гэдэг зүйлийг бодсон. Анхаарах сэдв байна гэж бол харсан. Тэгэхээр бас бид нар нэг талдаа хөгжөөдтэй үнэхээр гоё хөгжил цэнгэлийн манлайд дэвшилтэт технологийн эрен үетэй хөл нийлүүлж алхаж байгаа ч гэсэн бас орхигдуулсан ийм зүйлс байна. Би өнөөдөр өглөө нэг мэдээ бэлтгэсэн. За ерөнхийдөө мета дата ухсан гэсэн үг байхгүй юу? За энэ датаг яагаад ухах болсон юм бэ гэхээр манай хотын дарга Нямбатар 2 орлогчтой. 1-р орлогч нь Даваад Алай, 2-р орлогч нь Амар Төвшин гэдэг 2 хүн байдаг байхгүй юу? За тэгээ өнгөрсөн 7 хоног нийтгийн хурлаараа 2-р орлогч Амар Төвшин бол хотын даргыг лайв хийхээр 30 минутын дотор 500 мянган хүн үздэг. Даваад Алай бит хоёр ингээ бүүстлээд 20-с 30 мянган хүн л үзэж байна. Нэг л явж өгөхгүй байх гэж хэлсэн. Уучлаарай. За Тийм бүүстлээд ерөөсөө үзэхгүй байх гэсэн. Тэгэхээр мета датагаас за энэ хоёр хүн өөрийнх нь нэг нөө аль биесны цахим маягтай хичнээн төгрөгийг бүүстэд зарцуулсан бэ гэдэг дата мэдээллийг одоо нэгтэлж харж утсан гэсэн. За ингээд бол хотын даргын 2-р орлогч Амар Төвшин өнгөрсөн 5 жилийн хугацаанд 38.8 сая төгрөгийг зөвхөн бүүстэд зарцуулсан. 38.8 сая төгрөг үү? Тийм. Вау. За энэний болохоор дийлийнхэн буюу 100 орчим бүүст нь нийтдээ 170 бүүст хийсэн. Энэний 100 орчим нь бол 2024 онд хийсэн байна лээ. За ерөнхийдөө нийслэлийн хотын даргын орлогч болсныхаа дараа өөрийнхөө хийсэн ажил төрөл ер нь өөрийгөө сурталчилахад энэ мөнгийг зарцуулсан гэсэн. За харин 1-р орлогч Даваад Алайгийн хувьд бол 2024 оны 8 сараас хойш 6.7 сая төгрөгийг бүүсттэй зарцуулсан байна. Ер нь бол маш сонирхолтой. Манай ер нь хотын одоо ингээд төлөөлөгч за улс төрийн нөлөө бүхий хүмүүс яг өөрсдөө ажлыг сурталчлахтаа бүүст хийдэг л дээ. За гэхдээ 38 сая төгрөгөөр метад өгчөж байна гэдэг чинь бас зөндөө мөнгө шүү. Үнэхээр гайхалтай. Гэхдээ тийм мөнгө төлцөөх одоо бүүстлээд явахгүй байна гэж хэлэхээс бас яах вэ? $100 бүүст өгөөд нөгөө видеог 1,000 хүн л үзсэн байх жишээний зарим нь. Намайг өөрийгөө бүүстлүүлэх хэмжээнд битгий хүргээрээ үзэгчтэй. Би бас ийм яриа суучихмааргүй юм шүү. За тэгэхээр өнгөрсөн оноос эхлээд бол манайх бол одоо бас л дэлхийдээ багтууллаа. Манай Counter Strike-ийн тухайн тоглоомын одоо тэмцээнд амжилттай оролцдог монголзыг бол одоо мэдгүй хүн гэж бол байхгүй хаа. Чи мэдгүй? Би байна. Мэдгүй. Би яг нөгөө мундаг гэдгийг нь бол мэдээд тань. Гэтэ нөгөө бүр учиргүй намдар түүхийг мэдэхгүй. Тоглоомных нь учир занцсан юм бас бүр сайн бол мэдэхгүй. Гэтэ яг захин тоглоом гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо дэлхийн одоо багуудын оролцдог, дэлхийн улс орнуудын оролцдог томоохон тэмцээн гэж мейжор тэмцээн болдог. Тэгэхээр одоо Унгарт болж байгаа Будапешт мейжор бол эхэлсэн байгаа. За тэгэхээр энэ тэмцээнд нэг амар хөөрхөн юм байгаа нь одоо Монголц багийн хамгийн отхон баг нь Имзиньо гэдэг тамирчин маань байдаг шүү дээ. Тэгэхээр Имзиньогийн маань ах Ханс гээд
багт тоглодог. Тэгэхээр бас тий хаансийнхан бол Монголцтай хамт мейжор тэмцээнд оролцох эрхээ авсан. Тэгэхээр ах トゥ хоёр хамтдаа мейжор стикер гаргаж байгаа. Тийм. Тухайн стикер бол бас яг ингээд одоо CS тоглогчдын, сонирхогчдын ч гэдэг юм уу үнэхээр ингээд юм гоё хүсэл болсон зүйл байдаг. Мейжорт ороод стикерийг гаргах нь үнэхээр ингээд юм хүрч болошгүй том даваа ч юм уу тий түүнд хүрэхийн тулд маш олон цагийг тоглож, маш олон цагийн бэлтгэл хийж, маш олон зүйл дээрээ ингээд юм бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг. Тэгэд бол ингээд төрсэн ах トゥ хоёр маш хөөрхөн ингээд хамтдаа стикер бол гаргаж байна. За ах トゥ хоёр бол за стикер гаргаад за бас Монголын нэрийг сурчлаад бас багтуулж байгаа юм байна. За тэгвэл надад нэг Монголын нэрийг одоо уландаа гიშгэж байгаа нэг ах トゥ хоёрын мэдээ байна. Вау. За яасан бэ гэхээр за авилгын асуудлаар гадны банкны хоригт орсон. Ах トゥ хоёрын охин компаниуд алт газрын ховор элементийн орд эзэмшдэг гэж байгаа байхгүй юу? За энэ яасан бэ гэхээр би ингээд татруулаад хэлье. За Европын сэргээн босголт хөгжлийн банк гэх банк байдаг. За манай Монгол улсад бас нэлээд олон удаа ингээд тусламж зээл бол арилжааны банкудад бол өгж исэн ийм банк. За гэсэн чинь нэг монголчууд ч зангаа хаяхгүй гэдэг шиг Монголдо авилга өгөө сурцсан юм уу? Яасан юм? Тухайн банкнд авилга өгөхийг завдсан. Ерөнхийдөө энэ хоёр ах トゥ авилга өгөхийг завдснараа манай Монгол за тус банкнаас ирэх зээл тусламж ерөнхийдөө хаагдах, тийм саарах, тийм эрсдэл үүссэн гэж ер нь эдийн засгч тол үзэж байгаа юм байна. Гайхалтай. Юу ч хэлэх өвдөө нэрээ авилга өгөх гэдэггүй нэрээ бид нар одоо энэ бол авилгаасаа салчвал болмоор байгаа. Үгүй үнэхээр амар муухай тийм заар өдөлж байна. За тэгэхээр бас нэг сонирхолтой мэдээлэл байна. За бас нэгэн сонирхолтой юм байна. Тэгэхээр Увсан аймгийн Өндөр хангай болон Завхан аймгийн Тэлмэн сумын заагт орших баруун булгийн талбайд мөнх хайрхны үеийн соёлд хамаарах бол шиг малтан шинжилсэн чинь нэгэн сонирхолтой зүйл гарч ирсэн байна. Тэр юу вэ? Эртний идэл үү? Эртнийх гэтээ идэл шүү. За мөнх хайрхны соёлын булшны тэр тахилын байгууламжаас анх удаа адууны яс болсон байна. Тэгээ бас туурай. Тэгсэн чинь ингээд он тооллын хувьд хэрэг тэрийг ингээд шалгаад үзэх юм бол 1780-аас 1630 онд хамаарах. За тэгсэн чинь одоо энийг ингээд археологчид судлаад малтаад үзэж байгаа шүү дээ шинжилгээ аваад. Тэгсэн чинь бүр ингээд адууны ясныхаа туурайг шинжилж үзэх юм бол 1400-аад оноос өмнөх үеийн адуу. Тэгэхээр одоогийн бид нарт ашигладаг, тэгээ өдөр тутамдаа ашигладаг, унлаг эдчиндээ ашигладаг энэ адуунаас арай өөр бүтцтэй юм том ийм туурай муураны хувьд ч гэсэн юм илүү том өндөр гэдэг ийм бас энэ чинь 1400-аад оны үеийн адуу гэхэр чинь арай өөр бүтцтэй байгаа шүү дээ. Энд чинь ингээд шилжиж явсаар хагаад өнөөдрийн бидний ундаг адуу морь дээр ирсэн байгаа байлгүй дээ. Тэгэхэд бол маш сонирхолтой юмнууд бол эндээс харагдаж байна. За би бас л өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт болсон нэг үйл явдлын талаар ярих гэж байна. За энэ юу вэ гэхээр уучлаарай ямар хар баасан гараг вэ? Айгуу тийм үйл явдал бүхий баасан гараг байжээ. За засгийн газар бол төрийн өмчт компаниудад хийсэн шалгалтаар за маш их тийм өртөө за зардалтай компаниудад бол шалгалт хийсэн байна. За үүний улмаас дарга нарыг нь бол чөлөөлөх асуудал бол хөндөгдсөн юм байна л да. За энд бол ямар дарга нар ажиллаа өгөх гэж байгаа. Ямар компаниудын үр төлбөртэй гарсан тухай хэлж өгье гэж бодлоо. За дулааны цахилгаан түгээх за 4-р станцын захирал төмөр хуйгийг бол чөлөөлж байгаа юм байна. За Мятын гүйцэтгэх захирал Мөнх Тамирыг за мэдээлэл холбооны сүлжээ компани за гүйцэтгэх захирал Мөнх Батыг Автоврын үндэсний төвийн дарга Гүр Соронзон иргэний нисгийн ерөнхий газрын даргын албыг төр орлон гүйцэтгэгч Түр Баяр за Улаанбаатар цахилгаан түгээх станцын дарга Эрдэнэ Баяр гэдэг эдгээр хүмүүсийг бол чөлөөлөх тийм байдал бол үүссэн юм байна. Яагаад гэвэл энэ төрийн өмчт компаниуд бүгдээрээ өөр төлбөртэй за ерөнхийдөө нөгөө тухайл нь онд тавьсан зарлагаасаа орлогоосоо тавсан зарлагтай алдагдaltaй гарсан гэж үзэж байгаа юм байна. Тэгээд ер нь бол энэ дарга нар чөлөөлөгдөж болцсошгүйгээр яригдчихэж байгаа. За зарим нь бол чөлөөлөгдөд ихсэн, за зарим нь бол шалгалт бүрэн дууссаны дараа чөлөөлөгдөх тийм байдал бол үүсэж байгаа юм. Тэгэхээр мэдээлэл холбооны сүлжээ гэдэг чинь бидний сайн мэдхээр төв шуудан мөн үү? Ер нь бол мөн цахим харилцаа холбооны яамны харьяа төрийн өмчт компани байдаг.
За ер нь бол төрийн өмчүүд компани болон төрийн өмчүүд үйлчлэгээний газрууд ер нь олон жилийн туршид алдангатай явсан гэдэг бол ер нь шүүмжлэгтэй байгаа. Тэгэхэд үүн дээр бол засгийн газраас бол шалгалтаа бол явуулж эхэлсэн. За цэгцлэн гэдэг байр суурийг бол засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямб цогт бол илэрхийлээд байгаа юм байна. Гэтэ бид ер нь бол энэ авилга за ингээд мөнгө самшигдуулах иймэрхүү зүйл дээр бол нэг за гэж ер нь бол болохгүй юм шүү дээ. Бидний татварын мөнгө яваад байна хүмүүсээ. Тэд таны бидний татварын мөнгөөр бэлчиж байна. Одоо ер нь ингээд нэг ус төрчхөл стресстэй да. Ер нь ингээд нөгөө сүх даалаад лөхөр амар ихчээр бид нар ингээд янз янзын юмд ингээд бүр дасал болцсон тий. Яг тийм юм бол анзаарагддаг. За тэгэхээр надад бол бас маш гоё сайхан мэдээ байна. Абу Дабигийн их дуулга тэмцээнд эх орны маань төрийн дуулал их шиглсээр дуслаа. Энэ бол бас маш бахархууштай үйл явдал. Ялангуяа манай жудаа бүхийхэн бол ингээл оролцсон тэмцээн болгоноос бол юм зулгааж ирдэг тий. Яг л ингээл эх орныхоо төрийн далбааг ингээл харийн тэнгэрт их шиглүүлсээр л ирдэг. За тэгэхээр бол жудагийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээний Абу Дабигийн их дуулга тэмцээн өнгөрсөн 11-р сарын 27-нд бол эхэлсэн. За тэгээд 52 орны нийтдээ 370 гаруй жудаач өрсөлдсөн. За энэ дундаас манай улсын 60 кг-ийн жинд хүч сорьсон. За Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн авраг шалгаруулах тэмцээний дэд авраг ариун болд мөнгөн медаль хүртсэн. За харин тэмцээнийх нь 2 дахь өдөр гэх юм бол 63 кг-ийн жинд хүч үзсэн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальт за Монгол улсын гавьяа тамирчин инхрийлэн мөн адил мөнгөн медаль бол хүртсэн. Тэгэхээр бол аврагын төлөө барилдаад энэ хоёр маань мөнгөн медалийг бол авсан гэсэн үг. За тэгвэл 3 дахь өдөр бүр үнэхээр ингээд хүмүүс бол яг жуудаа сонирхчд бол бүр шүүн бол үнэхээр орилж үтсэн баха. Тэгэхээр Монгол улсын гавьяа тамирчин гончиг сүрэн за сүүлийн 3 их дуулалга дараалж төрүүлж байгаа юм байна. За тэгэхээр бол тэрээр бол Чиндавгийн их дуулалга төрүүлсэн, Улаанбаатарын их дуулалга төрүүлсэн бол сая Абу Дабигийн их дуулалгад төрүүлсэн. Тэгэхээр одоо бас манай жудоочууд эх 7 хоног Токиогийн их дуулгад явна. Ер нь ингээд их дуулга гэдэг энэ мэт яг юм чансан олгох тэмцээнүүдэд оролцоод оноогоо нэмж яагаад олимп ирэх авдаг байхгүй юу. Тэгэхээр бас манай тамирчид бол бас өнгөлөг байна, сайхан байна, гоё байна, бас багтмаар байна. Тамирчидаа баярлалаа. Баярлалаа. Одоо тэгэхээр Токиогийн их дуулгад нөгөө нэг сандживэл би нэг Ёлк гэж залуу барьж авч яриа авчихсан шүү дээ. Ингээд өрсөлдөгч нь ингээд барилдаад өвдөөд унаад ингээд бэртчих үед ингээд бүр тэр ингээд татамигаасаа ингээд үүрээд буулгаж ийсэн. Бас тэр гоё олон нийт дэлхийд ингээд спорт сонирхогчдод дунд бас маш хүндэлмээр үйлдэл гаргасан тэр залуу маань одоо бас бэлтгэлээ нэлээд сайн хангачаад одоо Токиогийн их дуулгад явах гэж байгаа юм билээ. Үй би бас дахиад нэг хов санчлаа. За манай засгийн газрын гишүүд дунд шүү дээ. Ганцхан намгүй сайд байсан. Намгүй тийм. Нам байхгүй. Нам байх. Нөө нам. За энэ хүн бол за би их хоёр Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорооноос за намын гишүүдийн эсрэг үйлдэл гаргасан за хэвлэлд ярьслаа өгсөн за гэмт хэрэг нэтэр юм ингээйлчихсэн гээд хяналтын ерөнхий хорооны гишүүд нь хуралдаад тэгээд намын гишүүднээс нь бол бүтгэлзүүлсэн байхгүй юу. Тэгээд тэр үед бол сайд болоог байсан юм. Гэхдээ сайд болно гэд яригадаад за ерөнхийдөө Зандан шатар бол ерөнхийдөө томиллоо гэж зарлцсан байсан. Гэхдээ албачааг байсан үед. За намгүй гишүүн маань ингээд сайд болсон. За өнгөрсөн 1 сарын хугацаанд засгийн газрын гишүүнийг ажиллаад за өнгөрсөн 7 хоногийн өмнө л баасан гарагт шинээр байгуулагдсан Монгол Ардын намын хяналтын хороо дахин гишүүнээрээ бүртгэсэн байна. Ямар үг хэлэх шаардлага байдгүй надад бүр. Тэгээд намтай алсан. Маш сэрүүсэр. За тэгэхээр бид нар бол бас сая Хуасагийн дуун дээр тий надад чигч маань 10 сард шинэ дуу гаргаа тэр нь одоо бол бүр илүү бүүн болж байна. Маш их рил хийлээ, маш их гайхалтай рилчдтэй орон байна. 10 сарын дуу юм. Тийм. 10 сард цэцэгцэн. Тэгээ ингээд чарт мартуудаар ингээд тэргүүлсээр хагаад одоо манай улсад ингэж баярлуулж байгаа. Ер нь X-тэйгээ хэр харилцаатай? Аль эртний 10 жил мөлийнхаа X-үүдтэй хэр харилцаатай юм шиг. X байна уу? Би. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо манайхан нэг тийм яриа өдөрт ингээл юм токсик моксиктэй ингээл болог галсан гэхгүйгээр нэг үзий ядахгүйгээр гой сайн сайхныг хүсээд салдаг байгаарэ гэж манай хаосаагч бол хэлсэн.
Тэр жоохон боломжгүй л дээ. Тэгэхээр бол саяны дуу бол үнэхээр гайхалтай байлаа. Бүр ингээд том жижиггүй хүүхэд залуугүй эхнэр нөхрөгөө хамтдаа бараг эксүүд хоорондоо хийчих нь холгүй байлаа. Үнэхээр гоё челленжтэй байлаа тийм ээ. Томоогийн дэгдэлт их байна, бага байна гэдэгтэй холбоотойгоор ингээд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг цахимжилж болчихж байгаа. Тэгэнгүүтээ ганцхан 7 хоног цахимжилчихэд дараа 7 хоногоос нь буцаатай ихмаар орно. Яг нөгөө хичээлийн хоцрогдол болно. За улирлын амралтын хуваарьтай нийт зүйлжих гэж бол тийм шийдвэрийг гаргасан байна. Энэ дээр бас нэг сонирхолтой өнцг нь юу вэ гэхээр бага насны хүүхдүүдийг томоогийн дэгдэлтийн үетэй холбоотойгоор 7 хоног амраалаа гэсэн. Гэтэл цэцэрлэгийн хүүхдүүд бол амраагүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг бага насны хүүхдийн тооноос ерөнхийдөө хассан гэсэн үг байхгүй юу? Харин тийм цэцэрлэгт ханиад байдаггүй мó. Цэцэрлэгт томоо нэг автахгүй мó. Тиймээсээ тэгээ одоо ингээд ялгаагүй ингээд ах эгч нар нь хичээлдээ явахгүй амарчих юм бол дүүнэр нь ч гэсэн амарна шүү дээ. Ээж аваад нь ч гэсэн хүүхдүүдэд амрааж таараа байхгүй юу. Тэгэхэд ингээд цэцэрлэг нь өглөөдөө очиод оройдоо тардаг. Цэцэрлэгт ханаад хүрхгүй байгаа юм уу гэдэг бас нэг юм сонио иргэдийн бухимдсан үнцэг бол байна лээ. Тэгэхээр яалтчгүй үнэн байхгүй юу. Бид нар ковидын жилүүдээс хойш бол ерөнхийдөө маш олон удаа юм цахим шилжилт хөдөлгөөнд бол бэлэн байдаг болцсны талын сайшаалтай ч гэсэн цэцэрлэгт ханаад байхгүй юм л гэж асуумаар байна. Мөн за ах эгч нь 7 хоног амарсан юм чинь гээд цэцэрлэгийн хүүхдүүдийг ах эгчтэй хамт гэртэн байлгаж байгаа тохиолдлууд бас байна. Маш их байгаа. Нэг айлын за 3-4 хүүхэд бие бинийгээ хараад за ингээд аав ээжигээ ажлаас нэртэл гэртээ байж байгаа ийм тохиолдлууд бол зөндөө байгаа. За цахим хичээлтэй холбоотойгоор нэлээд үйл явдал бол өрнөж ах шиг байна. За Teams нэгтгэж гин гэж юм, Zoom нэгтгэж гин гэж юм. Ангийн чатт хичээлийн тавьж гин гэж юм. Тэгээ нөгөө нэг эцэгх нь байхгүй харж хандах хөнгөө хүүхдүүд чинь нөгөө сургалтынхаа юмыг яаж хэвээ өргөжлүүлж, яаж хичээлээ хэвээ үүсгэх юм бэ? Тэр бол амар сонио үлдсэн. Тийм. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо нэг компьютертай айл байлаа гэж бодоход 3-4 хүүхэд хичээл зэрэг үздэг байлаа гэхэд за хүртээмжийн асуудал бас мөн хөндөгдөж байна. Тэгэд одоо ерөнхийдөө гэртээ 7 хоногийг өнгөрөөж байгаа хүүхдүүд бол маш их байгаа. Гэтэ тэр хүүхдүүдтэй аав ээж нас аюулгүй байдлыг хангаасаа гэж хүсэж байна. Гэхдээ ингээд за яг 4 хүүхэдтэй 1-5 дугаар ангийн сургууль сурдаг 3 хүүхэдтэй. За 3 хүүхэдтэйгээр нэг нь цэцэрлэгтэй байдаг юм 4 хүүхэдтэй айлыг жишээ аваад үзье. За нэг нь телевизээ хасаад хичээлээ. Сонсон тийм ээ? Эрчин чангална. За нэгэнд нь ээж юм аав нь уцаа үлдээ ял эсвэл дундаасаа нийлээд нэг Android утас авч игээ. За нөгөөдөгт нь тэгэл компьютертэй айл байхгүй шүү дээ. Ер нь бол ноутбукөө үлдээхгүй тэр хүүхдэд чадахгүй юу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хүртээмжтэй байдал дээр бол нэлээдгүй асуудал гарч байгаа. Яг хоны хоолтойгоо заалгах гэж хичээж байгаа маш олон айлууд байдаг тийм ээ. Яг ингээд бид нар ингээд гадуур явж байхад зах дээр ингээд юу эсхийг хийж идэг хүмүүстэй тэр болгон чи ингээд хараад хүүхдүүдийнхээ амийг хөдөлгөх нь өөрсдийнхөө хэрэглээг хангах нь өвөлдөө дулаахан байна гэдэг маш их ачааг өөр дөрөө үүрж яхад тэр хүмүүст датаны мөнгө байхгүй гэдэг. Датаны мөнгөөс гадна за Android байхгүй. Бид нар ингээд яг юм энгийн хүрээллээр амар бодоод байгаа энэ ингээд боломжтой шийдвэр шиг мөртлөө яг үнэндээ ингээд гэр орооллын алстагдмал газрын гудмуудаар яваад үзээрэй тий. Бараг энэ цахим хичээлийг амралтын 7 хоног болгоод гадаа чардаагаад гүйж байгаа хүмүүс маш их байгаа. Энэ бол бүр үнэхээр бидний бас бодох ёстой, эргцүүлэх ёстой асуудал гэж бодож байна. Айгүй стресстэй яриад дуусгаж байна шүү дээ бүр. Тэгэхээр манай шинэ удирлын шинэ дугаар та бүхэн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Subscribe энийгээ дараа. Энийгээ дараад хонхот комент бичнэ. Комент хийрээ. Ширээ хийн. Тэгэхээр дараа 7 хоногт илүү баялаг мэдээллээр уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.